байж. GC гэж энэ юу хэлээд байгаа шүү дээ байж. Танчаас нэг сэл арилжаанд оролцсон. Тэгээд дахин дахин хэлэхдээ миний лайв бол ямар нэгэн одоо сигнал өгөх зорилготой биш те, сургууль семинар биш. Тэгэхээр та бүхэн наваг дагаж ирсэн арилжаанд оролцоорой. Зя арцгайда. GC яриадсэн шүү дээ. GC чинь энэ шүү дээ. Нөгөө features-ийн юу байгаа даа. Алтны chart. Яг энэ нэг delay-тэй байдаг. 15 минутын delay-тэй байдаг. Comics-ийн data. Тэгэхээр энэ дээр ерөөдөө 4 цагаараа чиглэл солигдчихлоо гэж хараад байгаа юм байна. Яг миний хувьд бол одоо ингэ GC-гээр харсан ч гэсэн чинь ингэ нэг юу яваад байгаа юм шиг харагдаад байгаа. Унсан өссөн. За энэ бол энэ оройг эвдэггүй байгаа юм чи ерөөдөө одоо доошо уналдал гэж би бол хараад байна. Тэгэхээр бачках юу солигдож ийн гэдгээр яг аль чиглэлөө харж ийн гэсэн үг юм бол. За тэгээ самсаггүй дагаад орсон хүн байвал 14 пип явсан биш вэсэл энтрил байгаа зүгэл данс мас хамгаалаарэ. Сэл орсон. Ерөөдөө би бол яг энэ 5 минут дээрээс сэл орох гэж байгаад энэ мань рейнжийнхаа дээшээ орж хаацсан болохоор ороогүй. Тэгээд сая энэ 5 минут гоё доош сэлэд ороод ирж байгаа юм чинь бас сэлтчихлээ. За энэ логик авчвал вэсэл энтрил үзүүн үү? Доошоо хаачл. За самсаггүй дагаад орсон хүмүүс байвал за ядаж CSL энтрил зөөгөрөө. За миний хувьд бол зөвлөө. Угаасаа DP-ний жоох риск reward харьцаа нэг харьцаа нэгтэй бол явчлаа. Зя nice тий. За эхний DP 4615 гэсэн байна. Yannick which Зя мөн хоёр win гэсэн байна. Зяс ямарч гоё явчлаа шүү дээ. Миний хувьд бол SL энтрил зөөцсөн болохоор одоо бол айдсаардаа бол хийсэн. Тэгэхээр харцгаая одоо тийчтэй яваад DP авах нь удаж ирээд break-in болох нь тий. За DP-ний 50% ч гэсэн хүрсэн юм байна. Доош орсон цэгээс 50-60 пип бол явцсан юм тий. За энийг харчаад тэгээд дуусгая дөө. За манайх гээд гоё итгэвтэй нүг юм бас жоо ашиг машигтай байвал тэр гадныхан чинь ингээл win W гэл амар бичээл ингээл гоё байдаг шүү дээ. Тэгээд бас яваарай боломжтой бол. За тэгээд санамсаргүй дагаад орсон хүмүүс байвал одоо ашиг машиг аваад хаацсан зүгээр ах шүү. 50 people альд явчлаа шүү дээ. За тэгээд миний Instagram, Facebook, Discord линкүүд байгаа. Тэгээд та бүхэн ингээд дараад бас орж иж болно ш. Би ерөөдөө Instagram дээр нэлээд итгэвтэй байгаа. Instagram дээр яг нөө геополитикийн мэдээлэл энтрийг бас тухай бүрднээс хараад тэгээд сторинд оруулаад яваад байгаа шүү. Тэгээд та хүмүүс тэр болгоныг үзэж болно. Би өглөөнийхөөс нэг арилжааныхаа юмнуудыг явцуудыг бас харуулад байгаа. Тэгэхээр Instagram ерөөлүүд өтөрхөө ашиглаж байгаа Facebook гэхээс илүүгээр. Тэгээд нэг өнгөө trading call гэдэг нэг юм явуулаад байгаа.
Тэгээ нэг өдөрт ганц 2 хүнтэй ингээд ярьж хөөрье гэсэн арилжааны талаар. Тэрнээс биш би бол юм суралт одоо семинар өгдөг хүн бол биш. Тийм суралт мөрөлт байхгүй. Тэгэхээр энд ингээд харагдаж байна те. Харагдаж байна уу? Харагдаж байна те. Одоо хамтран ажилладаг брокеруудын линкүүд бол тусдаа байна. Тэгэхээр та хүмүүс брокеруудаа өөрсдөө сайн судлах хэрэгтэй шүү. Одоо тэгэл хүн нэг юм хэллээ гэл тэрнийх нь аясаар явдаг юм гэж байхгүй байлгүй те. За миний хувьд бол энд нэг ашиг аваад тэрнээс хойш бол ерөөсөө ирчтэй. TP. Мемоси. Яа доош. Яваал энэ. За өнөөдөр TP авчвал хараалаад 2 өдөр TP авсан болох гээд байна те. Өчигдрийн энэ өстө 15 минутын дотор л явцсан шүү дээ. Нэг л 3 каналаар л дууссан. Тэгэхээр энийг харъя. Хүмүүс одоо нэг жоохон л байна да тий. 40 people юм байна да. За яа волюм интервалс гоё байж тий. Зон 20 people авах юм байна да. Окей, come on. Тамхайн шорт дарилжаад оролцсон хүмүүс байгаа юу? Нэрсэр бол байж байна тий. Таника win гэсэн байна. Баярмаа win гэсэн. За баярлалаа. Nice гэсэн байна. Nice. Win. Тэгээд гоё эргэл бай тий. Угаасаа одоо юу гэдэг нэг ингээд нөлөөлөхгүйгээр тий сөрөг байхгүйгээр тий. Тэгжиж л одоо сэтгэл санаа 50 байж иж бид зөв шийдвэрүүдийг гаргана тий. Системээ даган дүрмээ даган тэгжиж тэр урт хугацаанд одоо доктортой ашиг гэдэг юм бас үзүүлэх байхаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн үзэж байгаа хүмүүс ч гэсэн айгүй гоё эрг байгаарай. Айлуулах зүгээр мэддэг чаддаг тий. Дараг туршлаасаа хуваалцаал одоо юу гэж байгаа шүү дээ. Тэрнээс ч одоо нэг сайн муугаа үзгээл тий. Чи дээр би доор гэдэг юм ерөөсөө байхгүй шүү дээ. Энэ том зах зээл дээр бид өрсөлдөж байх шаардлагагүй гэдэг одоо бид сайн мэддэг байсан дээ. Мундаг арилжаач гэсэн бид өрсөлдөгчд биш л гэдэг байгаа тий. Яг зах зээлийн одоо юу гэдэг тий. Юу гэх одоо зарчим нь бол цаанаа нэг нь алдаад нэг нь онжоогож гэсэн тий. Одоо Монголтойгоо нэг ингээл өрсөлдөөл энэ том хэдийх 80-ийн зах зээл дээр тий. Ингээд байх юм шаардлага байхгүй. Зүгээр сайхан мэддэг бол мэддэг юм хаваалцаад тий. Одоо чаддаг юм хаваалцаад ингээд нөгөө одоо мэдж авсан хүн бас тэрийг ашиглаад ашиг хийж ивэл тэр л болоо үстэй тий. Хангалттай шүү дээ тий. За бас гам сайхан TP авлаа гэсэн байна. Nice. За миний хувьд TP авлаагүй. Би ч бас ингээд яг нөгөө дөрмөд дагаж байж байгаа нэг юм эдгээр бибний наа нэг юу яачдаг TP авахгүй буцаж нөгөө нэг брейк гейм зогчдог тохиолдлууд бол надад маш их байдаг. Миний лайв үздэг хүмүүс бол өндөр мэдж байгаа. Бид тийм өөрийнхөө арилжааг лайв хэлбэрт оруулаад ингээд хуваалцсанаас хойш ингээд 10 сар болсон байна. Өнөөдөр 5 сарын 26 хэрэг яг 10 сар болсон байна. Энэ ахгүй энэ арилжаа би нэг шорт арилжаанд орсон. Энэ нийтдээ хэдэн пип. За энэ угаасаа тэр шиг том юу юм бэ? 20 пипний 29 судлаа. 8 10 пипний наа ингээд татаад явцсан байхгүй. Тэгээ татаж явж ирээд намайг ингээд брейк геймтэй гаргачих байгаа байхгүй. Тэгээ доош ингээд бүлтэн 300 гаруй пип явчихад тэгээ уцаж ирээд. Тэгээ нөгөө дөрөн бол дөрөндөө систем тэрийг даах хэрэгтэй шүү дээ тий. Болохоор нэг дагаад нэг одоо даахгүй байгаа юм тэр системийн яг одоо үр дүн яг яаж одоо зөв гарах юм бэ тий. Тэр чинь боломжгүй болчих шүү дээ. Тэгэхээр надад бол тийм зүйлсүүд бол гардаг. Тэр арилжаач болгонд л гардаг байх л та нөгөө юуг нь одоо өнөөдөр хэлэхдээ энэчээс ингээ ордер авахгүй ингээ доош унцдаг ч юм уу тий. Тэнгүүдээ TP-нд хүрэхгүй за татдаг ч юм уу тий. Тэнгүүд айгүй гоё явжсэн ирж брейк гейм болгосноо яг харж ирсэн чиглэл ингээ унаад яваад өчтдөг ч юм уу. Иймэрхүү одоо зүйлсүүд бол арилжаан дээр гадаг зүйл тий. Тодорхой хугацаанд бол арилжаа хийсэн хүн бол одоо бүхэл энэ үр дүнгуудыг бол бүгдийг л анзаарсан байдаг баг. Зүгээр асуудал байхгүй шүү дээ тэр чинь. Ер нь нөгөө нэг дүрмээ зөрчиж TP авч ягаар дүрмээ дагаад эсэл авсан баг сэтгэл зүйд. Зүгээр идэх шиг санагддаг. Тэгээ дүрмээ зөрчөөд TP авчаар дараа нь яг тэр нэг буруу зуршил чинь ингээд юм тогтгоод байхгүй. Тэгээд дараа нь бол дахиад өө за өмнө ингээд болцсон юм чинь гэдэг юм ингээд толгойд үлдсэн чинь тэрнийхээ дагуу ингээд буруу зүйлсүүдээ хийгээд дүрмээсээ гадна системээсээ гадна ингээд зүйлсүүдийг хийгээд шүү. Тэгэхээр дүрмээ гоё яг шил дагаад одоо юу тийм эсэл авах брейк гейм авах байж болно шүү дээ. Асуудал байхгүй. Гол нь өөрөө үнэнч байх гэдэг ба шүү дээ. Хүмүүс л жоохон өөрийгөө хуураад идэх лавтай шиг санагдаад байдаг шүү. За яг би яг гэх. За манайхаа энийг ингээд хараад давчаар миний ерөөдөө TP энэ 450681 дээр байна. А тэгээд дэшээ би сая энэ эсэл энтрийг зөөцсөн байгаа шүү дээ. Тэгэхээр миний эсэл бол энэ доош ороод ирсэн гэсэн үг. Ерөөдөө брейк гейм зөөцсөн байна. Тэгээд та бүхэн гэж харж байгаа тийм хэрвээ энэс ингээд дэш өсөд явчих юм бол дэргэлээ арилжааг брейк гейм гаргаж чинь авахгүй унаад явчих юм бол за энэ TP авсан байна гэл. Өдрөө нэг л чарт харж байгаа юм чи тийм ямар олон чарт хараад байна. За тэгээд өнөөдөр лайв үзсэн хүмүүс бүх хүмүүст баярлалаа. Сайхан мцаагаарай. Маргааш уулзцаая. Тэгээд бүгдэнд амжилт хүсье. Эрсдээ сайн тооцоолоорой, дүрмээ дагараа, системээ гаргаарай тийм. За тэгээд дараа уулзцаая баяр та.